Өнөөдөр тэгш боломж нартай баримтат кино нээлттэй хийж байна. Энэхүү баримтат кино нь 2016 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн 6 эмэгтэйн сонгуулийн кампанит ажлын талаар харуулжээ. За 6 нэр дэвшигч сонгуульд нэр дэвшиж бүртгүүлэхээс эхлээд сонгуулийн санал хураалтын өдөр хүртэлх бүхий л үйл ажиллагаа даван туулж буй саад бэрхшээлийг үзүүлсэн байна. Баримтат киног бүгд найрамдагчдын олон улсын хүрээлэн Канада улсын гадаад иргэн яамны дэмжлэгтэйгээр бүтээжээ. So the International Republican Institute Тэгш боломж киног хийх явцдаа сонгуульд өрсөлдөж байгаа эмэгтэйчүүд кампанит ажлынхаа үед ямар саад бэрхшээлтэй тулгардаг талаарх дүр зураглалыг харуулахыг зорьсон юм а. Мөн үндэсний хэмжээнд гендерийн тэгш байдал болон нийгмийн талаар ямар хандлагатай байдгийг ойлгуулж харуулахыг зорилоо. what it means to За өнөөдөр энэ кинон дээрээс харж байхад бол биднээс бас яг нийтлэг асуудлуудын түүх зорилгоор нэлээд их нийтлэг зургнуудыг оруулсан юм шиг байна. Зүгээр яг хүн хүнээ дагаж авсан зургнууд бол илүү их байгаа. Тэгээ миний хувьд бол энэ сэдв нь одоо маш чухал. Ер нь эмэгтэй хүнийг сонгуульд явж байхад нь таны сонгуульд ямар бэрхшээл тохиолддог вэ? Яадаг вэ гэж урд нь ерөөсөө ингэж баримтжуулж нэг асууж байгаагүй шүү дээ. Бидэрт ямар их мөнгөний дутагдaltaй байдгүй, бид нар нам дотроо ямар их тэмцчээж нэг квота олж авдаггүй, олсон квотондоо нэг тойрог олж авах гэж яа цовц зүдэрдэггүй, тэр бүхнийг бол үзүүлж бас барахааргүй баг шиг байна л да. Яг гэвэл энэ баг цаг учраас Уг кинонд эмэгтэй нэр дэвшигчдэд тулгарч байгаа нийгэм соёлын онцлог, сонгуулийн систем, улс төрийн намууд, кампанит ажлаа явуулах эрх чөлөө, хэвлэл мэдээлэл болон улс төрийн оролцоо гэх мэт тулгарч байгаа саад бэрхшээлийг тусган харуулахыг зорьсон байна.